Энэ 80-20 гэдгийг хэн хуваагаад байгаа юм бэ? Одоо таны ярианаас ойлгоход нэг компани 5 компани ингээд аз туршаад тэнд хайгуул хийя гэд лиценз авсан юм байна. За тэгээд азтай учраас нэлээд том баяжмалтай ордтой болсон Онтре гэх компани байна. Тэгээ энэний 20%-ийг эсвэл 80%-ийг гэдэг энэ тоог ямар тооцоололоор гаргасан? Зүгээр анхнаасаа одоо хайгуулны лиценз өгөхдөө ингээд тохирцсон юм уу? Энэ 20%-ийнхаа зардлыг яаж гаргасан? Манай тал яагаад 90 биш, 70 биш, 80? Энэ дээр яг бодит тийм шудраг хийсэн тооцоол байдаг юм уу? За 3 номерт Тугаан сайд хариулъя. За энэ бол нөгөө хоёр компани хоорондын хувь. Ерөөсөө манай талтай ярьсан хувь биш. 80%-ийг нь одоо тэр ашиг хуваах гэрээгээ ярилцаад ингээд төрөнг оруулалт хийгээд энийг олборлсон тохиолдолд яг энэ лицензтэй талбайгаас олборлож байгаа хүдрээс олсон ашгийг одоо ийм хувааж авах хувиа хоёр компани тохирсон орондоо. Тэгээд тэр цагаас хойш Онтре компанид энэ дээр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. Оюутлага компани Rio Tinto-гийн зүгээс хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. За одоо нөгөө түнэлдэд очиж байгаа хэсэг чинь яг энэ Онтре компани лицензийн хил дээр ирсэн байгаа учраас. Энэ асуудал бас яагаад нэлээд одоо шуурхай яригдж байгаа гэхээр арбитр дээр шийдэгдэж байгаа энэ төр чинь бол яг энэ рүү орох уу орохгүй юу гэдэг энэ одоо шийдвэр гарах энэ цаг дээр ирчээд байгаа. За Монголын талын хувь бол тов тодорхой. Хувийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 34. Тугаан сайд гүйцэд хариулъя. Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 50 хүртэл гээд заасан байгаа. Тэгэд яг энэ хүрээгээр л оюутлагын гэрээч байгуулагдсан 34-өрөө тэгэхээр оюутлагад ноогдох 80%-ийн 34 нь бол автоматар одоо Эрдэнэс оюутлагын талд буюу Монголын талд шийдэгдчиж бижигдэхэд ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож болно. За нөгөө стратегийн орд болцсон учраас антайд үлдэж байгаа 20% ч гэсэн бас асуудалтай. Тэгэхээр ямар асуудалтай гэхээр энэ хувиа авах уу? Энэ хувь авсныхаа хүрээнд хөрөнгө оруулалт хийх үү? Эсвэл энийг тусгай амнатаар орлуулад шууд борлуулалтын орлогоосоо ашиг аваад явах уу гэдэг ийм шийдлүүдийг гаргуулахаар улсын хурлд одоо орж ирнэ.